Төрийн ордон Улаанбаатар хот. Монгол улсын төрийн шагнал хүртээх тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р цагт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг Монгол улсын ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарилгаар батлагдсан Монгол улсын төрийн шагналын дүрмийг тус үндэслэн зарлиг болгох нь тулгар төрийн 2228 жил Их Монгол улс байгуулагдсны 813 жил үндэсний эрх жил тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил ардын хувьсгалын 98 жил ардчилсан хувьсгалын 30 жил Монголын уламжлалт сар шинийн баяр цагаан сарыг тохиолдуулан Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж үеэс үед дуурсах гарамгай бүтээлүүдийг тойрвон урлаг, уран зохиолын боловсрал, гоо зүй, танин мэдхүй, соён гэгэрлийн гармгаа үйлсийг бүтээж Монголын уран зохиолын хөгжил, яруу найргийн тойрвол зүй, оюун санааны дэвшилд оруулсан үнэтэй хувийн мэрийг сойрхон үнэлж, үндэсний уламжлал бэлэгдлийг эх орныхоо байгаль түүх, соёл авахд уялдуулан шингээж, ард иргэд залуу хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орныхоо игнишгүй үнцэн, яруу гайхамшигыг таниулсан 9 эрдэнийн орон найрагл төрөвсөн Монгол улсын ардын уран зохиолч Фонцгийн Бадарчид Монгол улсын төрийн шагнал хүртээсүгэ зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга. Бэлгийн тооллын шиний нэг нь сар шинийн баярын босхон дээр ардын уран зохиолч Фонцгийн Бадарч удаа төрийн шагналыг хүртээлээ. Тэрвэргийа. За баярлалаа. Монгол хүмүүр Фонцгийн Бадарч хаан шүлэг найраглуудыг уншиж өссөн ихэнхний яруу сайхан түүний бүтээлүүдээс нь мэдэрдэг болсон гэхэд эргэлзэх маргалдах хүн байхгүй bizээ. 1976 онд Фонцгийн Бадарч хаан 9 эрдэнийн орон найраглал ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичигт орсон байдаг агаад энэ бүтээлээр хүүхэд багчууд эх орноо хайрлах анхдагч сэтгхүү мэдрэмжээ олж авдаг юм аа. Фонцгийн Бадарч хаан хийсэн бүтээсэн зүйлс нь олонний нүдэнд илхэн номонд шингэж ард олныхоо сэтгэлд хоногсон байдаг тул би илүү их тоожиж цаг барах нь хэлээсэй. Ингээд төрийн шагнал хүртсэн Фонцгийн Бадарч хаадаа эрүүл энг урд удаанаас эхийг бүтээхийг ерөөё. Миний эх орон авиас эрдэнийн билээ. Мөнх тэнгэрийн хүчин доор Монголын урлаг соёл дэлгэрч авиас бэлэгтнүүд урлан дөрөх нь өргөн болтугай. Тань дахин баяр хүргье. Эхний оршил хэсгээс нь 16 оноос тийм. Миний эх орон 9 эрдэнийн билээ их хувьсгалыг үүсгэсэн хувьсгалынхаа хойд зориулв ардын хувьсгалын 50 жилийн өмнө баяр наадмаар том зохиолын шүлгийн уралдаан зарлахад миний 3 дугаар байранд орж шалгарсан юм аа. Тэрнээс хойш олон түмний дунд 9 эрдэнэ гэдэг нэрийг мэддэг, уншдаг, шатдаг болсон би баярлж байна. Эргэх сайхан дэлхийн уул усан дэгшхэн элчигэрлийн гайхамшиг мандсан наралтан билээ. Энгийн өргөн талын минь шимтрсэн дөлжиж эрдэнийн төв согсруулсан амуу тарын алтан билээ. Энэ сайхан Монголын минь удам залгсан мөл энкри хасмарын дурсгалын бүгж алтан билээ. Энэрлэг төрийн минь далбаан эвнэх төнгөлөг ялдсан эрдэнийн соён бүсэг элэгдэшгүй алтан билээ. Авралын гээ наран алтан артай төрийн сүлд алтан арвайн түмэн төрүүн алтан Америк хосхийн дурсгал алтан миний эх орон алтан эрдэнийн билээ. За баярлалаа. Сайн байна. Та нар бүгдээрэнд нь баяр хүргэе.
яасан олон гэж яваад. За би их баярлалаа. Олон жил бас бодож байсан би төрийн шагналд 3 удаа дэвшээд тэгээд одоо энэ жил тэр үтгээр нэг сайхан шагналыг авлаа. Монгол төрийнхөө хоньтой ерөнхийлөгт хэрхэм баттулгадаа баярлж байгаа илэрхийлээ. Миний энэ шагналыг манай ерөнхийлөгч тамгын газрын даргаас гадна олон ард түмний 9 эрдэнэ дуртай учраас энэ шагнал цөмөөрөө дуртай байгаа гэдэгт би баярлаж байна. Их олон хүн утсаар над баяр хүргэж дахид сайхан бүтээлээ туургаарай гэж хэлсэнд би баярлаж байна. За энэ юуны тухай 9 эрдэнэ тухай сайхан шүлгүүлсэн байхаа гэж би ч гэсэн өнөөдөр баярлаж байна. Та бүхэнд ажлын их амжилт хүсье. Бүгдээрээ хэвлэл мэдээллийн ажил сайхан зүтгэлтэй сайхан ажиллацгаахын гэрүүлийг дахин дэвшүүлье. Бүгдээр нь шүү. Та бүхэнд их баярлалаа. Яг Монголын ард түмэн мэдэх хэлтэй. Гэхдээ та ер нь яг энэ уран зохиол те утга зохиолын салбарт хэдэн оноос хойш ажиллаж байгаагаа хуваалцаач. За би ч одоо 15 тий 1900 ер нь миний анхны шүлэг байна шүү дээ. Үнэн сонин хөтөлбөр сонин энтрэл тэр үеийн тогтмол хөвөл утгаарч байсан да. Тэр үед л анхныхаа шүлгүүдийг сонин хөвөлд өгч байсан юм байна. Тэрнээс хойш одоо би чинь хэд он юм дээ. 1900 анхны ном маань 1967 он гарсан шиг санагдаж байна. Мордгод ном. Тий. Тэнд бол мордгод найргал маань орсон. Тэгээ энэ жил бол халахгүй ялтын байлдаанч гэдэг юм уу, туралдаанч гэдэг юм уу 80 жилийн болж байгаа 39 он тийм ээ. Тэгээ тэр найргалаараа оролдоод тэгээд морд гэдэг яруу найргийн ном анхны ном минь 1967 онд 66 онд байна. Тэнд гарсан. Тэгээ тэр морд найргалаараа би Монголын утга зохиол морьтой ирсэн найрагч гэдэг нэр авсан да. Тэгээд Монголын ард түмэн морин тайртай юм чинь тэгээд ард түмний сэтгэл зүрхэнд таарсан бахаа гэж бодож байна. За ингээд та бүхэнд ажлын их амжилт хүсье та. Нийт монголчуудтай хандаад сар шинийн мэдлэгээ төвшүүлээч. Тий, за өнөөдөр бол сар шинийн яг босгон дээр өнөөдөр битүүний өдөр санаж байна. Тэгээ та бүхэндээ сар шинээр сайхан шин дээрээ эрүүл энхгээрээ мал сүргэмнүүд улам их сайхан өсөж ингэж байхын өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Та бүхэндээ бүгдээр баярлалаа. Дахин илэрхийлье. Юсэрний орон найргалыг би хил офицер болоод явахдаа үнэн сонины утга зохиолын эрхлэгч манай яруу найрагч Шагдрын дулмаа байсан ардын уран зохиолч хүн. Тэгээд дулмаадаа ирэхээр заачи юунд шагналын юунд уран бүтээлийн комист миний найргалыг өгөөрэй гэж хэлээд тэгээд хилд явсан да. Тэгээд би хилд байхад минь гэрээс минь захиа ирээд ийм одоо байранд орсон. Тэгээд энэ найргал маань тийм байранд орж анхны яруу найргийн мөр юм зохиолсон ихсэн ингэ санагдаж байна. Тэгэхээр морин би хайртай байх нь шүү дээ. Алхал хамгийн их морд оролцсон байлдаан бол алхалын ялтын энэ жил 80 жилийн хойно болж байна. Тийм байна. Тэгээ би маргааш 81 хүрэх юм байна. За шарцсан юм байна. Алхалын баатруудаа би сар шинийн баярын мен төрөйе. Алхалын баатруудаас би хамгийн их дотн сайхан үйшиж байсан хүн бол Монгол улсын Гарамгай Баатар, Лотонгийн Дандаргой үед хоёр олон одоо сум аймагаар явцгааж орон зохиолын үдэшлэг хийж байснаа санаж байна. Ер нь санаж явахад гэмгүй сайхан хүн шүү. Би тэрийг бол олон уншигчдаа бас нэг удаа хийчихье. За баярлалаа.